Би анх таны тухай сонсоод үзүүлэх гээд тэгээд одоо хамаатны хувийг үзүүлэх гээд ингээд уулзаад тэр хүн маань үнэхээр сайхан эдгэрээд ингээд ясан талархаад хааны сүлжээ хатан гэдэг тэр үед тийм ээ 2000 онд кино үйлдвэр маань Богд хааны сүлжээ хатан ний тухай кино хийжсэн. Тэгээд өөрөө тэнүүрээ бас кинонд оруулж ирсэн шүү дээ. Тэгэхээр бас яг хуучны кино жүжигчхээс сурч байсан. Тэрнээс ш баг ороогүй зүгээр кино гэж ер нь ямар агуу юм бэ тийм кино урлаг гэж ямар их хүнд хүчиг хөдөлмөрийг хүн давж хүмүүс тэр юм хөргөдгийг бол өдөр болгон тэр үзэж яачсан. Тэгээс таны сая яасан дээр сэтгэл бас хөдөлж ийн л да. Нөгөө та намайг ингэж яасан чинь таныг нэг мөнхөлнөө гэд. Тэгээд орнгоод ангаах ухааны сургууль сурч ийсэн чинь та дуудсан. Тэгээд захиралдаа хэлээд багш нартаа нямхуу захиралт ийсэн. Юу яа шууд явах хэрэгтэй. Хааны сүүлчин тэр кинонд очих хэрэгтэй гэд. Тэгээд тэр кино надаас бусд нь бүгд гавьяатууд, бүгд алдартангууд, бүгд маструуд байсан тэ давчаагаа. Тэгээд таныг дэлгэцэн их нүртэй, дажгүй сайн уншлагтай их мундаг. Тэ дандан бишрэлт намын дүрд таны багшаар хаж тэр зураг авч тэр тэн дээр нэг сэтгэл хөдлсөн юм ярихад бол нэг шууд нөгөө богдын хэрглэж исэн юмыг нээгээд тэгээд надад тэр нөгөө чулуун өнөө мөнгөн хонх алтан очир чулуун чон толгой эрднийг зүүлгээ тэгээд группны маш ахныг группны татаад нэг тэр зураг авч ирсэн бол айгүй сайхан одоо санагддгийм да. Богд эзэнтний юм хэлсэн байж шүү. Богд эзэнтний юм хэллээ. Бас өндөр хишиг байна шүү. Хишиг богдын юм дээр суугаа те. Сенти дээр тэр чин хүндэт төхөөл гэж айж ирс. Тэр залуу байсан болоо тэгээд хөөрөөл тэгсэн гэл өнгөрөө. Ачаа тээврийн Nano Express. Манайх агаарын тээврийн компаниудтай шууд харьцах гэрээтэй учраас та бүхэндээ хамгийн хямдүнээр үйлчилдэг юм. Газраа 50 гүрж 50 хэмжээтэй хайрцаг $25 байснаа Монголд авдаг татварын хураамжийг үйлчлүүлэгчдийн хүсэлтээр нэгтгэн $40 болголоо. Иймд та хайрцаг авахдаа Монголд ямар нэгэн төлбөр төлөхгүй шууд авна. Харин агаарын ачаа 1 кг $7. Хэрвээ та Улаанбаатараас агаарын ачаа авмаар байвал 1 кг ачааг $12-оор Америкт авчирна. Та ачаага Чикаго, Охайр, Напервилл гэсэн манай 3 цагийн алинд нь шүүгч болно. Ингэхдээ дараах дугаараар холбогдорой. Хэрвээ та цагаа хэмнэ гэвэл зүгээр л бид нэрөө залгачих. Бид хамгийн хямдүнээр ачаагтаа очиж авч үйлчлэнэ. Nano Express-ээр үйлчлүүлдэг. Би эднийхэр үйлчлүүлэлтэд маш дуртай байдаг. Учир нь эдний компани маань хамгийн найдвартай, түргэн шуурхай, мөн Чикагод байгаа бусад компаниудаас хамгийн хямдхан. Түүнчлэн онлайнаар Америкийн дэлгүүрээс бараа авсан бол тэрнийг манай хаягаар хургуулхэд л болоо. Таны ачааг Монгол руу тээвэрлээд илгээмж авахд тань тооцоогоо хийх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас аваарай. Nano Express. Тэгэхээр би бас нэг юм хүсмээр байна л да. Манай үзэгчдэд сонин надад ч бас олон жилийн дараа уулзж байгаа юм чинь бас нэг үзүүлээд авъя гэж бодож байна. Миний судсыг та үзээд өгвөл болох уу? За, айлгаарай. За. Энэ микрофоно яг юм хийгээд. За. Одоо тийм актер нэг хорооничсгээ тийм архаг өвчний бол гайгүй. Анхаарах юм бол нэг ходоодыг зүүн талын бөөртэй л анхаарчих хэрэгтэй. Тэг үзүүлж харуулна. Миний зүүн талын бөөрж явах өвдөлт үгүй. Тэг манайхаа ер нь бөөр гэдэг. Тэг би хамгийн гайгүй нэсэн. Бусдаар зүгээр. Бөөр нэг жоохон энэ тал руу чилж байгаа юм шиг л арилсан би бөөр гэж бодоод байгаа штэ. Тэг ер нь чинрэлт өгн, чилэн, хөл бадаар нь гуйрууга, өсгийн өвдөх энэ шинжүүд байна. Бөөрнэ тий. Би одоо яах вэ? Одоо энэ дээр жаахан заслын юм авах хэрэгтэй. Халуун бүлээн юм уу хэрэгтэй. Ерөөсөө судасны онол гэдэг бол халуун хүүтэй хоёрыг л сайн зохицуулж, хүний махбодыг хооронд нь тэнцүүлж ингэж өгдөг. Тэгэхээр тэр жаахан тэнцвэр алдагдаад бөөрөнд хүүтэн одоо судлаар бол хүүтэн штэ. Тэр судлын хүүтэнг л халуун болгож өгөх юм бол хүний бие махбод бол тэнцвэржиж ирснээрээ эрүүл болдог. Тэгээд танд бол архаг юм бол яг гайгүй. Тэр тэнцүү халуун хүүтнийг тэнцүүлээд өгчөд л одоо бусад эргэнтэндээ нөлөөлөө явчихна л гэсэн. Гайгүй болчихно гэсэн.
Би энд их бас их гайхдаг шүү дээ. Ингээл судсыг ийм жоохон барьж үзснэ. Тэгэл дор нь ингээл бөөр мөртө бүх би энэ ярьчихлаа. Уг нь бол энэ Европ эмнэлгээр бол одоо тэгэл цээжний зураг аваад шингэний шинжилгээ авна шүү дээ. Тэгэхээр ч одоо тийхгүйгээр ингээд суулгаад ингээд тарны хэлэн гутаа нэг 2 минут ингээд хэлчихлээ шин. Энэ л би хэрэгэлзээд энэ одоо юунд ичээд байна? Яаж ингэ? Энэ одоо цаанаас судлыг өөрөө тэр багшаар заалгана л да. Жишээлбэл та нэгд асуусан учраас би одоо таны асуултанд хариулъя. Би ингээд нэг удаа ингээд амьсгалаа ингээд түгжин штэ. Тухайн энэ дээр бол 12 тийм юу байна. Одоо ингээд луун хэлбэртэй тийм дүрс байна л да. Энэ тал нь өргөн, энэ тал нь нарийн. Тэр 12 луун шиг хэлбэр дээр өөрийн хурууны энэ өндгүүдийг энэ нэг будааны одоо завсар шиг хооронд нэг цагаан будаа орохоор завсар шиг ингээд үзэж байгаа. Тэгээ би өөрийнхөө амьсгалыг нэг судсан дээр ингээд түгжээд тэгээд судсан дээр эргэтний юун дээр ингээд одоо тэр судсан дээр энэ дарагтал одоо зүүн талд бол энд ходоод илүү энд бөөр өндгөвч энд нь бол эмхтэй хүнийг сольж үздэг уушиг зүрх хоёрын эрэгтэй хүн хоёрын байрлалынсаа. Тэгээ энд дээд өнцөг доод өнцөг гэд байгаа. Тэр өнцөгтөө ингэж бодоо. Тэгээд өнөөдөр чи улирал нь хэдэн сарын хэдэн бэлээ. Тэгэхээр ямар эрэгтний судас дэлгэрч ямар эрэгтний судас харьж байгаа цаг билээ. Тэгэхээр тэр хоёр нэрийг дондоо дотроо бодож ямар эрэгтэн дайсан болох вүлээ, ямар эрэгтэн нөхөр болох вүлээ, ямар эрэгтэн хүү болох вүлээ, ямар эрэгтэн одоо их мах баттай гэдгийг л тэр хооронд бодоод тэгээд тэр цагаан түрүү өнөөд яс цагийг бодит энэ хүний амьдралын тэр хэмнэлттэй холбож өгч байгаа юм. Баатар хэмжээр имчилүүлж лаасан олон зуун хүний нэг нь одоо бий байгаа юм аа. Одоо хавдар судлалын одоо сайн мэрэгчлэнүүд үндэсний төвийн нэртэй докторууд эрдэмтэд зөвлөлтөд ийм төрлийн өвчин бол хүнд маш хавар тохиолддог. Байн тахилт өгдөг. Монголын анагаах ухааны өнөөгийн практикт зөвхөн мэс заслын аргаар одоо дахин зайлуулж байгаас өөр имчилгээгүй хэцгээгээд зам яваанда хортой хавдруулан хөрх магадaltaйч үүсгэх юм аа тухайд. Манай нөхөр минь ажууд цагтаг. Тэгээ манай нэг ах цуг цагтаг нэг тийм 2 захиуртал байдаг гэсэн. Тэгэл одоо ингээл тангаас үсгэлж уугаад ингээл одоо хүн шиг болцоо сууж байна. Тэгэл Баатар эмчтэй бол их баярлсан. Миний энэ нөлмөслүүнийхэр баярын хэлсэн. За тэгэхээр Пунцгийн Баатар гэдэг энэ эмч хүнтэй уулзж байгааг их бас үзэгчдэдээ өөрийн тань хувийн амьдралын талаар хэдэн хүүхэдтэй тэ одоо хүүхдүүд тань хаана байна? Амьдрал хаваа товчхон ярьж байна. За манайх бол 5 хүүхэдтэй эхнэр нүрзэд одоо манай ойд эмнэлэгт ажиллаж байна. Нэг буугаар. Миний том хүү бас одоо анагаахын чиглэлээр сурж байна. Нэг түүний дараах Чансал Дулангуд охин маань хүмүүнлэгийн их сургуульд төгсөөд энэ Лос Анжелест магистр сурч байна. Бусад 2 түүний дараа чинь доотлын Ширчмаа Сэдэ гэдэг 2 хүүхэд маань анагаахын их сургууль сурч байна. Баг хүү маань бол одоо ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа. Ингээд ам бүл долуулаа. Тэгэхээр та ханийхаа тухай нэг жоохон тодруулах. За тий. Бид хоёр чинь нэг ангийн нэг ширээний хоёр. 10 жилээ. 10 жил. Тэгэл одоо нүрзэд маань бол айлын ганц охин ээжигээ нэлээд нас огсон хойно гарсан. Москвад Эдинский их сургуульд төгссөн. 10 таахтаас онц сурлагтан байсан. Тэгээд яг бид нар нэг ширээнийх учраас амархан суудсан шүү дээ. Тэгээд насаараа статистикийн газар ер нь Дорногов аймгийн статистик тэр насаараа ажиллаж байгаад тэгээд би өнөө буйны үзлэг хийдэг байлаа шүү дээ. Хүн хар албан ёсны эмнэлэг байгуулж яхаас өмнө бол ингээд ламд хүн үзэл ингээд одоо бол жоохон тэр компани шинжтэй болоод ингээд ирэхлээр аваа бол одоо небогаар ажил. Сан зохицуулж байгаа мэрэгжлийнх нь ажилд. Тэгтээ бас их олон хүнийг буйны үн хөсгүүгээр үзлэг хийж тусаач буйн болдог чинь бас их би хөндлөгөөс талархаж хардаг шүү. Сосоол байдаг. Тий. Эхнэр шиг ямар аашаад шилдэг? Нүрзэд ер нь уурж үзээг баг. Би одоо 20 гаруй жил амьдарч байхад нүрзэдийг уурж хараагүй.
Ер нь одоо Та тийм болгосон юм биш үү? Им тан өгөөд 50 уургүй. Ого тэр төрөлхийн тийм өөрийнх нь хүүхэд байхын тийм наалгар амгалан тийм хөвгтэйс. Би бас нөгөө авгаа хөвгтэй ярих энэ төр авгаагаа энэ төр ярих энэ төр бас нэг тийм мэддгүү дургу байдаг гэсэн. Тэгээ сүүлийн үед эн чинь бас тэр чинь хүний хань соёл тэр хүний юугаар одоо бас дэмээр өдий зэрэгтэй явж тэр 5 сайхан хүүхдийн минь төрүүлж ингэж байгаа их хүнийг бас ярихгүй яаж болтгүй юм бэ гэдэг. Эмэгтэйчүүд таадад их тус хүргэдэг шүү. Үнэлж яах гэдэг шүү. Харин тэрийг бол ярих ёстой байсан юм билээ тий. Тэгээ Монгол иргэнд нэг аваагаа магтуул юу үлээ нэг. Тэр чинь одоо хуучирсан уу? Цаг үеийг хуучирсан. Өчиг дээр тэр циркийг хараад Монголын хоёр тамирчин уран нууралт гараад ирсэн чинь өөр ирэхгүй нулимс гараад тэгээд өвөртөө байсан төрийн далбаагаа бариад игсэн чинь уйлц нулимс гарцсан байсан. Энэ тийм гоё бахархал яасан гоё юм бэ? Хүн бүхэн Монголынхаа одоо ингэж гоё нэрийг өргөж ингэж монгол хүн болсноороо бахархаж ингэж энэ олон 100 хүн дунд ингэж тоглоно гэдгээ тэгэл очиод бариад авмаар л дэс. Тэгэл таны харсан ринглингээ цирк үзэж байхад өчигдөр бид нар бас үзсэн. Тэгэхэд би өчигдөр л нэг тэ баярын нулимс гарлаа та. Түүнтэй хөрөлдөж суухад нутгийн минь аяг ханхалсан зөөлөн салхи сэвэлзээд өнгөрөх шигэ. Олон хүмүүст алтан аягнаас усуух хувь хайрлаж тэдний халигж салхисан талархал хөөр баярын нулимсанд сэмэрч хайлаагүй атлаа. Харийн газарт зохин өөдөө яваа монголчууд дараа нь бахархан сувдан хэлхээ туслууснаа хүүхэд мэт догтлон ярих энэ л бод монгол эрийн сэтгэлийг юутай зүрлэлтэй билээ. Хинтч хизээч хийсэд ирж мэдэх аюул төвчнөөс ангижрахад хэрэг болох үйс нэгэн гайхамшигын тухай та бүхэндээ хүргэлээ. Баатар таны буйны цагаан цацал бусдад амьдрал хайр бэлгэлэн хүний lalagхан хорвоогийн хагцлын сүудрийг үргээж явах болтугай.